За сайн байцгаана уу? За өнөөдөр бид дараагийн нэг ээлжид хичээлээ эхэлж байна. За өнөөдөр бид юуны талаар ярилцах вэ гэхээр архины давхар хамааралтай гэр бүлийн гишүүд хуваалцах нь яагаад чухал вэ гэдэг талаар ярих гэж байна. За бид өмнөх хичээлүүдээр та өөрөө арх хэргэлдэггүйч арх удаг хин нэгэнтэй хамт амьдардаг. Эсвэл таны ойр дотны хин нэгэн арх удаг бол архины давхар хамааралд өртдгөө гэж ярьсан. За энэ давхар хамааралд өртөж байгаа гэр бүлийн гишүүд өөр тохиолдож байгаа асуудлаа хинтээж хуваалцдаггүй юм байна. Хинтээж хуваалцдаггүй өөрийгөө тойруулаад хань босгодог. Ер нь бусдтай өнгөцгөн харилцаатай болд юм байна. За ер нь бусад хүмүүс манай гэр бүлд тохиолдож байгаа энэ асуудлыг мэдээд бид нарыг сул дараа гэж бодчихгүй гэдгээс ичиж санаа зовдөг. Тийм учраас өөр дотор тохиолдоод байгаа мэдрэмжээ хуваалцаж гаргаж ярьдаггүй. Гэтэл нөгөө арх ууж байгаа хүнээсээ болоод нөгөө хүний агсан тавилт, нөгөө хүний янз бүрийн ааш авираас болоод гомдох, хорсох, зөхрөх, уурлах гэсэн юм мэдрэмжүүд байсаар байдаг. Боддоор тулгараад байгаа энэ мэдрэмжүүдээ хизээж хин нэгэнтэй хуваалцдаггүй. Эсвэл гэр бүлийн хин нэгэнд ярих гэхээр за юу нөгөө архины асуудалтай хүн байхад юу миний асуудал гэж бодоод хинтээж энэ талаараа ярилцдаггүй юм байна. Гэтэл дарагдсан мэдрэмж хизээж явж байгаа зүгээр л ингэ байж байгаа шийдэгддэггүй, харин тэрийг заавал гаргаж ярих хэрэгтэй. За яагаад заавал гаргаж ярих хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт нь та дотор байгаа бул хар чулуу шиг зүйлээ гаргаж ярих үед та өөр тохиолдод байгаа асуудал бодтоор дүгнэлт хийгээд тэрнээс гарах зөв арга зам гарцуудыг олж харддаг юм байна. За нөгөө талаар та дотор байгаа энэ мэдрэмжээ гаргаж ярих үед та ойр дотныхоо хин нэгнийг дахин шархлуулдаггүй. За дахин ууралж байгаа тэр уурыг дарсаар яваад ах юм бол нэг л өдөр минь адил дэлбэрч гэр бүлийнхаа ойр дотны хин нэгнийг улам илүү шархлуулдаг. Тийм учраас энийг дарахгүйгээр гаргаж ярих нь маш чухал юм. За намайг чигдэж байгаа хүн хизээж өөрийгөө аварч чаддаггүй адил нөхцөл байдал дотроо шигдээд байгаа хүн хизээж тэр нөхцөл байдлаас гарч чадахгүй. Тийм учраас нөхцөл байдлаас гарахын тулд дотор байгаа зүйлээ гадагшлуулж ярих нь чухал юм. Гэхдээ та хин нэгэнд ярихдаа таарлцсан хүн болгонд очиод яриадэ гэсэн үг бас биш юм. Зарим хүмүүс таны талаар эргээд таныг хов живэнд оруулах, таныг буруутгах, шүүх байдлаар эргээд таныг шархлуулах боломжтой. Тийм учраас аюулгүй найдвартай орчинд та өөрийн дотор байгаа зүйлээ хуваалцах нь чухал юм. Таныг яг байгаагаар нь хүлээж авах, таныг хизээч буруутгахгүйгээр, шүүмжлэхгүйгээр таныг сонсох тийм хүн тань чухал. За тийм газрууд байдаг, зарим дэмжих бүлгүүд байдаг. Бас эсвэл мэргэжлийн зөвлөгч нар байна. Эсвэл таныг яг байгаагаар чинь буруутгах шүүмжлэхгүйгээр таныг байгаагаар нь хүлээж авах найз нөхөд танд байгаа хаа гэж найдаж байна. Тийм учраас та дотор байгаа зүйлээ гадагшлуулан яриарай. За ер нь мэдрэмжээ дарагдсан мэдрэмжээс болоод зарим нэг зүйлс, зарим нэг хүмүүс ирээдүйд буруу зуршилтай юм уу? Эсвэл ямар нэгэн зүйл донтох магадлал маш өндөр байдаг. Жишээлбэл аав ээж нь арх удаг гэр бүлийн хүүхдүүд эсвэл өнгөцгөн харилцаатай эрүүл бус гэр бүлийн хүүхдүүд дотор байгаа зүйлсээ хизээж гаргаж ярьдгүйгээс болоод дэлгэцэн донтох, компьютер тоглоомн донтох. За энэ донтолтууд нь ирээдүйд өөр донтолтуудаар солигдох боломжтой. Тийм учраас хуваалцаж гаргаж ярих нь чухал юм. Бас та өөрийн үр хүүхдээ сонсох нь маш чухал асуудал болоод байна. За бид нар цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөрөө гэдэг гэрийн даалгаврын хэсэг дээр танд нэг даалгавар өгмөр байна. Та өөр дотор байгаа тохиолдоод байгаа зүйлсээ хэнийг нь гаргаж яриарай. Боломжтой бол мэргэжлийн зөвлөгчөд хандаарай. За эсвэл та өөрийн хамгийн ойр дотны найз нөхдөд гаргаж яриарай. За бас та өөрийн хүүхдийг юм уу эсвэл давхар хамаарал адилхан өртсөн хин нэгнийг зүгээр л сонсоорой. Ямар нэг байдлаар буруутгахгүйгээр, шүүмжлэхгүйгээр, зөвлөгөөхгүйгээр бас сонсохыг хичээгээрэй. За ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.